Оо би нэг захим хичээл хийгээд. Ямар захим хичээл? Оо энэ нэг хичээл байх тасарсан шүү дээ сая. Тэгээ манай агуулга багтдаггүй. Туршилтаа хийхээр хамаг цаг өнгөрчөөд хэлгээ нэг ийм захим хичээл хийсэн. Оо тийм үү, ямар айдаах юм бэ? Тэгээд энийг хүүхдүүдийнхээ утсанд шууд чатаар явуулчих нэг хүүхдүүд гэртээ утсан анаас ингэ үзээд нөгөө хоцрогдсон агуулгаас нөх боломжтой. Тийм хичээл аваа. Тэгвэл хоёулаа хамтдаа үзэл. За. Одоо энэ захим хичээлийг би чамд харуулъя. За ингээд хичээлийн маань нүүр хэсэг нь ингэж харагдаж байгаа. Энд дээр 8 дугаар ангийнхаа хичээлүүдийг ингээд тавиад өчгсөн байгаа. Одоо энэ хөдөлгөөн ба хүчгээ бүлэг сэдв рүү хоёлаа оръё. За ингээд хичээлүүд 1 2 3 гэд ингээд хараад байна. За тэгээ хичээл нэгийг ингээд сонирхъя. За хичээл 1 маань хүч гэсэн хичээл байна тий. За хүч гэсэн хичээл маань за сэргээ санах хичээл юм. Хүүхдүүд маань нөгөө өмнөх хичээл дээр үзсэн туршилтаа бас ингээд хараад энэ асуултнуудад хариулаад уншаад ингээд явах юм байна. За ингээд сэдэлжүүлэх хичээлийн сэдэлжүүлэх хэсэг явж байгаа. За эндээс энэ дургнуудыг хараад асуултанд хариулаад за дараа нь хичээлийнхаа зорилго би өнөөдрийн хичээлээр юу мэдэх вэ гэдэг нь зорилготойгоо танилцсан. За тэгээд зорилготой хүрэх алхмуудыгаа ингээд тодорхойлно. За тэгээд хүч гэж юу юм бэ гэдэг нь одоо онолын хэсэг нь байгаа. Тэгээ энэ дээр яг хуу зургаар харуулад хөдөлгөөнд дүрс ашиглаад хийсэн байгаа. За ингээд онолын хэсэг маань үргэлжлээ явж байна. За энэ дээр хэмжилт хийн одоо. За энэ дээр M1 гэдэг маань яг хуу аль мастачиг сонгохыг тий. За 25-ыг гээд энэ дээр 25 гэж бичих гэж болно бас ингээд 25 гэж. За тэгээ 25-ыг тавихаар хэд дээр зааж. Дараа нь яг хуу 50 г ачаа тавихад хэд дээр зааж. 100 г-ыг тавихаар яг хуу яаж сунж байна. 200 г-ыг тавихаар яаж ийн гэдгийг ингээд бүх туршилтынхаа утгуудыг бичээд боловсруулах боломжтой. За тэгээд яг энэ туршилт дараад Google-ийн хуулийг хүүхдүүд гаргаж ирнэ гэсэн. За дараа нь энэ өнөөдрийнхөө мэдсэн мэдлэгүүдийг ашиглаад энэ бодлогоодыг бодно. За тэгээд ингээд бодлого бодчиход хүүхд маань өөрийгөө үнэлээд тест ажиллана. За өөрийгөө сөрөх тест гэж байгаа. Одоо эхлэх гээд эхлүүлчих болно. Хүчийг ямар үсгээр тэмдэглэдэг вэ? За ингээд хүүхд маань нөгөө юугаа харж ийн гэсэн үг шүү дээ тий. Өмнөх мэдлэгээ давтж ийн гэсэн үг. За ингээд за аль нь байсан ч яг хөө тий ингээд дугуулаа явна гэсэн үг. Тэгээд зөв хийж ивэл 1 оноо, буруу хийж ивэл тийг. За эцсийн үнднээ зөв 7, буруу 3 70%. За хүүхд маань энийг яг сайжруулахын тулд дахин энийг бүглэх боломжтой юм тест байгаа. Үнэлгээг авахулж болно гэсэн үг. За баярлалаа.